бүрт хиймэр хэрнээ эхэлж чаддаггүй нэг ажил байдаг байх. Зарим хүн гадаад хэл сурах гэдэг. Гэхдээ эхэлдэггүй. Зарим хүн дасгал хийж эхлэе гэж боддог. Бас л эхэлдэггүй. Подкаст хийхийг хүсдэг хүмүүс бий. Ном бичих мөрөөдөлтэй хүн ч бий. Бизнес эхлүүлэе гэж хүсдэг нэгэн ч бий. Хүсэл бол байдаг. Харин эхлэх нь дандаа маргааш. Өнөөдөр биш. Арай болоогүй. Тэр маргааш нь хэдэн өдөр, хэдэн сар, заримдаа бүр хэдэн жилч болно. Яагаад гэвэл бид бүгдээрээ ямар нэг зүйлийг хүлээдэг. Зарим нь цаг зав, зарим нь мөнгө, зарим нь төгс боломж, зарим нь өөртөө итгэх итгэл, харин зарим нь хэн нэгний ганцхан өгүүлбэр чи чадна. Тэр үгийг сонсчихлаа хөдлөн гэж итгэдэг. Надад ч бас яг ийм үе байсан. Подкаст хийндэ гэж олон сар бодлоо. Гэхдээ дандаа нэг юм дутав. Эхлээд микрофон, дараа нь видео авлуулсан сурах хэрэгтэй. Бас яриагаа сайжруулах хэрэгтэй болсон. Ингэж бодох бүртээ одоо арай болоогүй байна. Хиймэр санагдсан өдөр нь ажил гарчих нь, завтай өдөр нь урам байхгүй. Урамтай үедээ өөр шалтгаан олдно. Ингэсээр цаг өнгөрдөг, харин мөрөөдөл байрандаа. Гэхдээ нэг л өдөр би эхэлсэн. Төгс болсон болохоор биш. Урам зоригийн турж ирсэн болохоор ч биш. Зүгээр л дахиж хойшлуулахыг хүсээгүй. Анхны дугаараа нийтлэлээ төгс биш байсан мэдээж. Гэхдээ тэр мөчөөс хойш бүх зүйл аажмаар өөрчлөгдөж эхэлсэн. Юуг засах ёстойгоо ойлгож эхэлсэн, юуг сайжруулах ёстойгоо харж эхэлсэн. Өдөр өнгөрөх тусам туршлагач нэмэгдлээ. Өөртөө итгэх итгэлж аажмаар ирсэн. Хамгийн сонирхолтой нь миний хүлээгээд байсан урам зориг эхлэхээс өмнө биш, эхэлсний дараа ирсэн. Бид урам зоригийг хүлээдэг. Харин тэр урам зориг хаанаас ирэх ёстой вэ гэвэл хэн нэгний үгнээс биш, хэн нэгний магтаалаас биш, харин эхний алхмын цаана байдаг байх. Чамд хэрэгтэй зүйл урам зориг биш байх нь. Харин эхний алхам. Эхэлсний дараа мэдлэг нэмэгдэнэ, туршлага хуримтлагдана, өөртөө итгэх итгэл төрнө, урам зоригч аажмаар ирнэ. Эртний хятадын нэгэн мэргэн үг бий. Мянган бэрийн аялалч эхний алхмаас эхэлдэг. Энэ өгүүлбэрийг бид бараг бүгд л мэднэ. Харин өөрийн амьдрал дээр хэрэгжүүлэх болохоор дандаа маргааш. Амьдралч бас яг ийм. Та саранхуй замыг нэг дор бүхэлд нь гэрэлтүүлдэггүй. Яг л гарч идэнгийн гэрэл шиг. Чи нэг алхам хийхэд дараагийн алхам л харагдана. Дахиад нэг алхам, бас нэг алхам. Алхасаар байх тусам зам улам тодлоно. Нэг л мэдхэд анх айдас төрүүлж байсан тэр харанхуй зам ард чинь үлчгсэн байдаг. Тийм болохоор өнөөдөр чамд ганцхан зүйл хэлхийг хүсэж байна. Урам зоригийг бүх хүлээ. Өнөөдөр л нэг алхам хий. Төгс биш байж ч болно, жижиг байсан ч болно, алдаатай ч байж болно. Ганцхан алхмаас эхлэхэд л болно. Учир нь амьдрал чамд бүх замыг нэг дор харуулахгүй. Дараагийн алхмыг л харуулна. Тэр нэг алхмыг хийчихвэл дараагийн алхам өөрөө харагдана.